За авраамын төрөгийг хэний ч төлөө амьдрахгүй гэдэг үг одоо ялангуяа Монгол хүний чихэнд бол их хатуу сонсогдно. Тэр нь бол надад мэдрэгдэж байгаа. Миний ойр хавийн хүмүүс ч одоо дандаа ийм адаар зан гаргаж явах юм гэлээ. Энэ адаар зан биш юм байна. Би өөрөө бодохтон бол энгийнээс энгүй эхэлдэг, эглээс эглгүй үүсгэлтэй байдаг гэж боддог. Байгаагаараа байх шиг тийм багталтай явдал суудал байхгүй. Жирийн байх шиг гайхамшигтай юм байдгүй гэж одоо өөртөө дандаа ташуур өгч явдаг ийм хүн байгаа. Би эгэл байх дургүй. Эгэлгүй байх нь миний эрх хэрэгчлөө. Би халамжийг биш харин бизнес хийх төлөвлөгөөг мөрөөдөж байна. Тэрнийг хайж байна. Би төрөөр халамжуулж асруулдаг дорой номоо баригдмал даруухан маань хүн биш. Би өөрөө эрсдлэн тооцож мөрөөдөж барьж байгуулж алдаж онож асгад сутгаж бүтлгүүтж амжилтанд хүрнэ гэдэгтээ их итгэлтэй байдаг. Би бүтээлч эрч хүчээ буйны өглөгөөр золиослохгүй. Би эрхчлөөг хандвар солихгүй. Би бардам нэр төрөн өглөгөөр хуурахгүй. Би хизээч ямарч эзний өмнө бүхэхгүй. Ямарч аюулын өмнө сүгдэхгүй. Би нүүр бардам айцгүй байх явдал болбол өөрийн толгоогоор бодож өөрийн бүтээсэн үн цэнийг үр шимийг өөрөө амсаж энэ дэлхийн ертөнцийн зоримог нүүр тулж энэ үнийг би бүтээсэн юм, би санаачилсан юм, би болгосон юм гэж зоригтой бардам хэлэх тийм зан чанар бол миний зан чанар. Хүн байхын утга учир бол энд оршноо гэж би хатуу боддгоо гэж энэ 20 дугаар зууны Америкийн нэг улс төрч бизнес бас хуульч өмгөөлөгч бас ийм эсэ бичдэг ийм хүн хэлсэн байна. Энэ хүний нэрийг бол Дин Альфанжо гэж нэртэй ийм хүн. Энэ хүн 1897 оноос 1989 оны хооронд 91 нас хүртэл амьдарсан ийм хүн. Энэ бол бодит хүн, энэ түүхэн хүн байна. Тэгээд энэ хүн энэ халамжид дургүй байгаа ингээд анзаараад харахлаар чинь бид нэр одоо халамжийн нийгэмд амьдарч байгаа хайртай ард түмэн, хайрт нам засаг масаг тийм үү ардчил эрхчлөө ярьдаг тийм багтаа хүмүүс бол 3,000 төгрөгөөс эхлээл одоо 100,000 төгрөг хүртэл хүүхдүүдийн тийм хайр зарлаж халамжиж үүссэн байгаа юм. Тэгээд хүүхдүүдээс гадна өөрсдөө халамж авах дуртай, өөрсдөө тэжээлэх дуртай энэ одоо зон ардууд бол сонгож байгаа сонголт нь одоо байж байгаа царийг нь хараарай тийм ээ. Өнөөдөр ингээд ер нь тасрахгүй юмгүй болсон тийм үү. Тог тасран за тэгээд хязгаарлахгүй юмгүй болсон. Тогоо хязгаарлан, дулаанаа хязгаарлан, унаагаа хязгаарлан, машины дугаараар хязгаарлан, за тамхи хязгаарлан, арх хязгаарлан, айгуул амраг хязгаарлан, явандаа секс хязгаарлах. Ийм юм руу орох гэж байгаа ийм халамжийн сайхан төртэй байгаа юм байна. За энэ бол манай хайртай ард түмэн буюу сонгогчдын хийсэн буян нүгэл хосолж байгаа хэрэг. Ер нь одоо хойрхи би өнөөдөр бодлоо их хурлын сайхан хэдэн дарга нараа одоо ер нь моол шүүмжилж байгаа боли дандаа магтж байгаа тэгээ явдаг замаар нь явуулъя гэж өнөөдөр би бодсон. Ягаад гэвэл сонгогч сонгосон. Сонгогчдын тол өөрсдөө харсан. Тэгээ харчаад халамжинд дурлаад өөрийнхөө ирээдүйг мөхөөж байгаа явдлаа манай сонгогчд мэддэггүй. Сонгогчдод ямар нэгэн депутатууд нь тийм байдаг хондоо гэж Оросын хошин шогч хэн блэ нэг хошин шогшин нөхөр байд юм аа за нэрийг марчлаа тэр за дээрийн үеийн одоо Достоевский манай жүжигийн тавиад байгаа шүү дээ Арманы жүжиг болгол гимзэммэн тэр Достоевский гэдэг хүн болвол ямар ард түмэн тийм төр байна гэсэн Михаил Задарнов тэрүүний эн чин тэр сонгогчд нь ямар байна депутатууд нь тийм байна гэж Задарнов хэлсэн байдаг. Тэгэхээр нөгөө манай хайртай хойд гүрний зүгээс бас тэр дотор энэ халамжийн бодлого болоод энэ хам толонч үзэл тийм үү энэ ард түмний нэр барьдаг ийм багтаа улсуудын эсрэг бол үеийн үед хэлж ирсэн сэтгэгчд байдаг харамсалтай данц цөөх юм. Тэгээд энэ Альфинжогийн ярианаас үүдээд энэ халамжид хандаж байгаа хандлага халамж бол хүнийг тэжээвэр мал болгодог, халамж бол хүнийг анкаагүй, ункаагүй болгодог, халамж бол хүний төр засгийн ч юм уу аль нэгэн байгууллага эсвэл нэг бядтай хувь хүний гарыг хардаг болгодог. Айлд орохоор ингээд арх өгч байгаа хүн ингээд архич хүн гардагаад байж ингэлээ. Тэр шиг тэгээд нэг хүн ороод ирэхээр ядны мөх нөгөө хараад байдаг. Даргын газар ухтаархаар юу хөлөө гэд нүд нь гүйжээдэг. Ийм болцсон. Тийм байгаа юм. Тэгээ би эндээс юу гэж бодож байна гэвэл манай Сэнгүүний эртдийн яриан дунд их онцгой яриа гарсан. Манай ориглын яриан дунд ч гарсан тийм ээ.
дээдчүүл, дундчүүл, доодчүүл буюу уулынхнаас дээшээгийн одоо дундчүүл, дээдчүүл гэдэг. Тэгээ энийг ер нь бид нар санаж ямар юм байна гэж утсан байхгүй юу? Жорж Орвел бол доодчүүл, дундчүүл, дээдчүүл гэж ангилсан байдаг. Доодчүүл тэр чигээр өвлдөн. Дундчүүл, дээдчүүл хоёр ингээд хамаг юм хаваагаад элит анги үүсгээд явдаг. Ийм одоо жам болцсон байна гэж Жорж Орвел хэлжсэн. Тэгээ би энийг зүгээр ягталж болвол манай Монголд бол одоо уулныхан байна, бэлхүүснийхэн байна, чэжнийхэн байна, толгой байхгүй. Тэгээ юм байхгүй, толгой байхгүй. Тарих бол үжи урсцсан, тарих бохирцсан, тарих бохир бол нүд бохир харна, тарих бохир бол хэл бохир ярина, тарих бохир бол дандаа бохир юм сонсно. Тэгээ бохир юм сонсох өвчтэй болно. Гэгээтэй юм сонсох асар дургүй. Хаана юу хов байна, хэнийг халж талж юу тэрийг сонсохыг хүсдэг ийм дон тусдаг. Аливаа юм донтож кофе донтон, юу кока-кола донтон, архин донтон ямар нэг юм эзэн өөртөө үнэнч байхгүй бол ямар юм юмны одоо дон тусдаг ийм байх юм. Тэгээд би одоо манай нийгмийн байж байгаа царайг л одоо хийж хошигнж байгаа нь энэ Атлантын нуур тэнэвгэж арман бол 30 гаруй хилэнд орчуулагдсан 9 гаруй сая одоо хуваар борлогдоод байгаа. Одоогоор бол ийм том үнцэнтэй арман. Энэ арман бол Америкийг байтугай дэлхийг цочроосон сэрээсэн ийм арман. Энэ арманы гол агуулга бол хувь хүн коллективист үзэл, өнөө ард түмэн гэдэг үзлийн эсрэг хувь хүн зогсож чаддаг юм аа. Хувь хүмүүс энэ дэлхийг чинь бүтээдэг юм аа. Альберт Эйнштейн, Исаак Ньютон гэх тийм үү, Эдисон гэх тийм ээ. Тэдний хамаг шимийг гүрчээд бид нэг үл тоос анзаарсан байдалтай байдаг. За дэвш ч юм. За энэ Альпенжи гэдэг хүннийх нь өөрөө одоо залуу байгаа дүр төрх нь энэ юм байна. Тэгээ энэ хүний нэг хэлж байгаа үг бол би ямар ч эзний юм бүхийхгүй, ямар ч аюулын юм сүгдэхгүй гэдэг нэг ланжгаар үг хэлж байгаа юм. Тэгэхээр би эндээс одоо яагаад та нарт энийг ярьж байгаа гэвэл энд ирж байгаа хүмүүс нэг тийм бие даасан сэжимтэй сэн чанартай харагдаад байгаа учраас цөөтөхгүй энэ хүмүүс бол өөрсдөө авч явж гэдэг маань бол өрх гэрээ авч явна гэсэн. Өөрийнхөө төлөө байна гэдэг бол үр хүүхдийн төлөө, ханижлынхаа төлөө байна гэсэн үг. Би хэний ч төлөө амьдрахгүй гэдгийг та нар зөвхөн л одоо өөрөө амьдраад бусд нь хамаагүй гэдэг ойлголтоор ойлгож магадгүй. Би хатуу сануулах гэж энийг хийсэн. Би өөрийнхөө амьдралд бол нарийнда хэний ч төлөө амьдраагүй юм шиг хэрнээ нэг хэдэн хүний төлөө амьд байх хэрэгтэй болсон. Тэрний үгүй л одоо драмын театр бол мундаг эрдмийн театр одоо ч эрдэмтэй хэвээрээ байгаа. Яг нь академический театр гэдэг тийм билээ дотор нь байгаа хүмүүс академический байж чадахгүй гонигтай тэр нь жоох ядуу гонигтай байдаг. Тэгээд би бол цайлан авч цаг бүртгүүлдэг манай хөө бишээ гэдэг ингээд театраас бол гараад явсан хамт олныг хаяад тэгээ ганцаараа одоо 1986 оноос хойш ганцаараа одоо тоглолт хийсэн онсон би яваа ашиг орлоготой миний хажуунаас зулгаа хүн байхгүй нэг улаан гитар бий нэг микрофон байхад болно. Тэгээ овоо юм олдог. Олсон мөнгөө их нэртэй авчираад өгчлөө. Тэгээ манай хайр сайхан явдаг. Ийм учраас би одоо хой бодсон байхгүй юу. За би яриагаа одоо эхлэл өрнөл одоо оргил тайлал гэж ингэж хуваасан юм байгаа. Тэгээд эхлэлийн сая хийчихэж байгаа нь. За ингээд энэ халамж гэдэг Альпенжигийн үгнээс ингээд бодохоор зэрэг хүмүүс бид нар бол амьдэрсэн шиг амьд амьд байсан шиг амьд байж оршиж хөгжиж өсөж дэвжихийн тулд төрийн ямар нэгэн халамж биш зөвхөн эрхчлөө хэрэгтэй. Эрхчлөөтэй байсан цагт хүн баялгаан бий болгоно. Баялгаан бий болгосон цагт өмчтэй болно. Өмчтэй болсон цагт эрхтэй болно. Өмч эрхчлөө гур бол ингээд хатаасгүй шаантгалсан сайн мужааны одоо хийдэг бүтээл шиг ийм юм байна. Тэгэхээр өмчгүй, хувийн өмч байхгүй бол хэзээч хүн хөгжихгүй, тэр хүний амьдарч байгаа улс орон хөгжихгүй. Хүний оюун санаа боочхгүй, сэтгэлгээ номой болно. Ийм учиртай. Тэгээд манайд өнөөдөр бол төр одоо өмч ноёлцсон. Угаасаа дэлхийд дээр төргийн чимэнд өмч байгаагүй юм байл шүү дээ. Хүмүүсийн имийг дээрэмдэл хаан зам болоод ингээд явцсан дэлхийн хүний түүх байна. Тэг мөнгөний түүх байна. Манай хүмүүсийн урд нь ярьсан юм дээр бүгд тодорхой байгаа. Тэг манайхан бол одоо таныг бол биеийг жаргаан таавал амьдрч чадахгүй арчааг амтан таны одоо цалин бүнлүү тэтгэр имийг чинь бид нар нэмээд өгнө. Хүүхдийг чинь бид нар асрамжлаад өгнө. Одоо ер нь 15 минутын 20 минутын гоцодлоо бай. Та нарын зургийг чинь бид нар аваад харж байгаа шүү. Бид нар бол том ахнар гэсэн одоо ийм философи Монголд ноёлцоод байна шүү дээ. Тэгээд
Энэ халамжсаг их янагсаг унгамсуу энэ төр бол бидний газарт унгаахгүй гэж хайрж хамгаалж байгаа хамгааллын тор биш. Энэ бол харин ухаантай, тооцоотой, сэтгэлгээтэй хийж бүтээхийн төлөө явдаг, хийж бүтээснээрээ бардамдаг тийм хүмүүсийг боомлон занганд оруулдаг ийм аалзны тор. За манай Монгол улс бол аалзны торнд ороод нэлээд удаж байгаа ийм юм. За би яриагаа өрнүүлээд нэг одоо сая болоо жинхэнэ альпайн зөгд бодтой амьдрал дээр байсан хүний тухай ярьлаа. За одоо би нэг уран сайхны дүрийн гарцыг, хэллэгийг та бүхэнд дуулгая. Ер нь уншаад өгье гэж бодлоо. Би өөр юуны төлөө биш ашигын төлөө л ажилладаг. Би хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүмүүс тэрнийг зарж мөнгө олдог. Тэд ч бас өөрсдийгөө хохирон байж худалдаж авдаггүй. Би өөрийнхөө ашиг сонирхлыг тэдний төлөө золиослдоггүй. Тэд ч өөрсдийн ашиг сонирхлоо миний төлөө золиослдоггүй. Бид харилцсан, тохиролцож хэн хэндэн ашигтай авсан өгсөнтэй үлзийтэй ийм ашигтай солилцоог хийдэг. Ийм замаар олсон бутархай мөнгө болгоныхоо төлөө би зүтгэн тэмцэн. Би баян хүн, би бардам хүн, би олсон мөнгө бүрээрээ бардамна. Би өөрийнхөө чадвараар мөнгө олсон. Өөр хүнтэй сайн дураар харилцаанд орж мөнгө хийдэг. Би анх ажилд орохдоо сайн дураараа хүмүүстэй ажилласан. Одоо ч надад ажиллаж байгаа хүмүүс надад сайн дураараа надтай хамт ажилладаг. Бүтээгдэхүүнийг минь худалдан авч байгаа хүмүүс ч бас сайн дураараа худалдаж авдаг. Та нарын надаас илэн далангүй асуухаас чин эмээг асуухаас эмээгээд байгаа тэр бүх асуултанд би одоо хариулаад өгье. Би ажилчдаа хийсэн ажлаас нь илүү цалин өгөхийг хүсдэг үү? Үгүй. Би бүтээгдэхүүнээ хэрэглэгчид илүү хямдхан худалдах уу? Үгүй. Би бүтээгдэхүүнээ алдагдaltaй зарах юм уу? Үнэгүй тараахыг хүсдэг үү? Үгүй. Хэрвээ та нарын хаар болвол тэр бан муу зүйл юм бол та нар намайг хүснээрээ шийтгэрэй. Би өөрийнхөө хүчээр амиан залгуулж байгаа ёс зүйтэй журамтай хүн. Би өөрийнхөө төлөө амьдарч байгаа маань миний буруу биш. Би өөрийгөө төжиж орлого олж чадж байгаагийнхаа төлөө би буруутан болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Би бусдаас илүү хийж чадж байгаагийнхаа төлөө буруутахгүй. Хийсэн ажил минь хөршийнхөөс маань илүү үнэлэгдэж, илүү олон хүн түүнийг мөнгө төлж авах гэж байгаа минь бол буруу гэдгийг би буруу гэдэгт ерөөсөн итгэхгүй байна. Би ур чадвартай байгаагийнхаа төлөө буруутан болж чадахгүй. Амжилттай байгаа маань миний буруу ш. Мөнгөтэй байгаа маань миний буруу ш. Хэрв энэ буруу юм бол та нар хүсснээр юм бол хэрвээ байгаа байдал минь олон нийтэд хохирол учруулж байна гэж үзэж байгаа бол тэр олон түмэн чинь намайг яахыг өөрсдөө мэддэг. Яаж дуусхаа өөрсдөө хийх. Энэ бол миний зарчим. Эннээс өөр зарчмыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Би бусад хүний төлөө та нарын чадхаас илүү хийх хийсэн. Гэлээж гисэн би энүүнийг зарлаад энүүгээрээ сагсуураад явдаггүй. Учир нь би бусдад сайн зүйл хийх гэж амьдардаггүй. Тэрчлэн бусад хүн миний амьдралыг минь сүрүүлэх гэж, өмч хөрөнгийн минь хурааж авах гэж, хурааж авах бүрэн эрхтэй гэж би бодохгүй байна. Миний ажлын зорилго бол бусдын сайн сайхны төлөө биш. Миний ажлын зорилго бол миний сайн сайхан. Энүүнээс хальж өөрийгөө гаргуунд нь гаргасан хүнийг би үзэж чаддаггүй хүн. Та нарын нийгмийн сайн сайхны төлөө гэдэг чинь юу ч хийж чадахгүй, юу ч болохгүй гэдгийг би хангалттай хэлнэ, чулуухан хэлье. Хинч чаддгүй юм, чадаагүй өдий хөрс юм. Хинч хүнийг золиослон байж, бусдын эрхийг зөрчигсмаар сайн сайхан үйл хийж чадахгүй. Ямар ч эрхгүй олон нийт төр сүйрэл рүүгэн өөрсдөө явна. Хэрвээ та нар хэн нэг хүнийг дахилгын мал шиг алж золиослох замаар сайн зүйлд хүрдэг байсан бол тэрчлэн тэрнийхээ төлөө надаас цусыг чинь урсгая. Өөр бусдын сайн сайхны төлөө яв гэх юм бол би лав бүрэн дүүрэн татгалзана. Энэ бол хорвоодор байж болохгүй үйл явдал. Энүүнтэй би байдаг чадлаараа тэмцэн. Тэр битий бүх хүн төрлөختний эсрэгч би тэмцэхэд бэлэн байна. Та нарын өөдөөс ганц минут чулуу амьд байж чадхаар болвол тэр ганц минутандаа би амьд байх эрхийнхээ төлөө бардам итгэл төгс тэмцэх болно. Хэлж байгаа зүйлийг зөв ойлгоорой. Хэрвээ өөрсдийгөө нийгэм гэж нэрлэж байгаа эх орон нэгтнүүд минь олон нийтийн золиос тахилга бол надаас шаардж тахилга болоо гэж надаас шаардж байгаа бол би та нарт үгүй гэж хэлнэ. Тэр олон нийтийн чинь чөтгөр идэг гэж хэлнэ. Наадахын чинь нэг хэсэг би биш.
За энийг бол Английн өөрийнхөө Атлантын руу тэнийд Английн энэ 3 дахь арманы гол дүр Ханк Рейднер хэлүүлдэг. Рейднер. За мөн Жон Галтаар одоо телевиз зараад байгаагаар нийт хүмүүст хүлэхээр дэлхийд даяар зарлж байгаагаар одоо Жон Галтын тийм монолог гэдгийг миний хэлээр тийм юм явдаг. Тэр бол асар их урт манай жаргал орчуулсан. Тэрийг би одоо явандан ийм радио тийм үү электробүк болгох ийм бодолтой ажиллаж байгаа. Тэгээ өнөөдөр бол би став хүний цагийг хэмнээд өөрийгөө хайрлаад бас энэ Ханк Рейдний богинохон энэ шүүх хурал дээр хэлсэн үйл явдлыг хэлж байгаа юм. Энэ бол уран сайхны дүр. А түрүүний Алпанжо гэдэг хүн бол амьд бодит хүн. Тэгэхээр энэ бодит явдлаас анзаарсныгаа хүн төрлөختний энэ гажгийг хүн төрлөختөн хүн өөртөө эзэн бус байгааг хараад Англинд бол хувь хүнийг дээдэлдэг, хувь хүний эрхчлөөг дээдэлдэг, хувь хүний эрхийг дээдэлдэг, хувийн өмчийг дээдэлдэг. Хэрвээ засаг төр оршихын үндэс юу вэ гэвэл энэний өмнө манай Цэнгүүн энэ төр бүгд ярьсан. Энийг байн өвлөө нөгөө нэг худал үгийг 1000 давтахаар үнэн болдог гэхээр энэ үнэн үгийг 1000 байтгаа сая живаад автчих яахгүй бол худалд гарцаагүй дийлддэг юм байна гэж би бодсон. Тэгэхээр Англинд бол хэрвээ төр оршин бай гэвэл хувь хүнийг харгислал хүчирхийллээс хамгаалдаг сэргийлэх байгууллага. Сэргийлэх гэж сайхан үг биш, сэргийлээ хамгаална гэж цагдаа гэдэг нэг тийм жандармын сэтгэлгээтэй үг хэлсэн. Тэгээд цагдаа гэдэг үгэнд тохируулаад нөгөө цагдаа малгай гоцоо өмсгөрөл цагт нь хорин ингэдэг нэг ийм замтай болцсон ба шүү. Тэгэхээр хувь хүнийг харгислал хүчирхийллээс хамгаалдаг сэргийлэх байгууллага. 1. Хоёрт хувийн өмчийг дээрэм тонуулаас хамгаалдаг одоо хараат бус бие даасан ёс зүйч шүүх. 3 дугаарт нь бол улс үндэстнээ дотоод гадаадын төрөмгөлөөс хамгаалах батлан хамгаалалт. Энэ гурвыг л засаг төр байвал хийн. Бусдын хүмүүс өөрсдөө хийх боломжийг үлдээгээд зөнд нь орхи. Нөгөө laissez faire гэдэг үг чинь бидний зөнд нь орхитой дэлхий өөрөө иргэдэг юм шүү гэж хэлсэн тэр үгний суур явж байгаа юм. Тэгээд Англинд энэ уран зохиолоор 3 арманаараа 3 жүжигээр бусад өөрийнхөө одоо объективизм гэдэг философи энэ бүтээлүүдээр бичсэн эссе тийм үү капитализмыг өмөөрхөн өөрийгөө бодох нарийн үүс гэдэг энэ одоо үнэхээр одоо гайхалтай сэтгэлгээтэй бүсгүй юм байна гэж би биширдэг. Энэ бүсгүй бол Америкт 21 наснда очоод тэгээд 77 наснда одоо орчлон орхиод тэгээд явсан байна. Ер нь энэ хүний бодож байгаагаар бол хүн нэг л удаа амьдрна тийм үү дахин давтагдахгүй гэдэгт бол бат итгэлтэй байдаг юм. Тий одоо нөгөө буддын философч бурхан байвал чамд байна, бог байвал чамд байна гэж хэлсэнтэй нэлээд төстэй. Чи өөрийнхөө эзэн, чи өөрийнхөө чөтгөрн, чи өөрийнхөө одоо хүн ёсны, жанасны эзэн гэдэг ийм агуулгатай юм бүтээлдээ тойрогддог. Тэгээд Английн нэг бас нэг гайхалтай үгээр би одоо энэ ярианыхаа өрнөлийг үргэлжлүүлээ. Эхлэлийн Алпанжогоор эхэлсэн болбол Английн хохирогчдын лүндэн гэж яриа илтгэл тавьсан байдیں۔ Хохирогчдын лүндэн. Тэгээд тэрнээс богинохон хэсгийг би таавал дуулгая гэж бодож байгаа. Энэ бол гайхамшигтай үг. Хүссэн ертөнцөө зохицуулж болно. Тийм ертөнцийн боломжтой. Тэр бол чинийх. Гэвч тэр ертөнцийг гартаан оруулахын тулд өнгөрсөн цаг үеийн ертөнцийг бусдын төлөө хүнийг золиос тахилга болгодог тэр үзлийг бүр мөсөн үгүй хийж байж явна. Өөрийнхөө үнцний төлөө, бардам зангийнхаа төлөө, хүн гэсэн мөн чанарынхаа төлөө тусгаар бие даасан эрүүл сарвал зүй зогсд ухаан санааныхаа төлөө итгэл төгс үнцнийг өөрөөсөө зацруулаа. Чиний энэ тэмцэл бол амьдралыг дэтгэх ёс суртахууны төлөө тэмцэл юм шүү. Энүүнээс илүү агуу тэмцэл, илүү нэр хүндтэй, сүр жавхлантай, зөв баяр хөөртэй тэмцэл хорвоод байхгүй сан. Ингэж хэлдэг ерөнхийлөгчтэй болсон цагт сая капитализм улс орнууд ялна гэж хэлсэн. Ийм юм байна. Манайх бол одоо сайн ерөнхийлөгчтэй байн дарга нараа загнадаг. Их одоо юу гэмдэ. Тэгэл ард түмнийхэн одоо сайн сайхныг хамгаална гэдэг нэртэй нэг юм сайхан зэргийн дарга ерөнхийлөгчтэй. Гоё. За тэгээ би цааш нь манай Монголд энэ яг сая ярьсан Рейднер шиг
Альпанжи шиг хүн бий юу гэж би асуух гэсэн та нараас. Байгаа юу? Та өөрөө тийм үг гэж асуух гэдэггүй. Байгаа юу те? Өөрөөр нь байгаа юу? Байна уу? Мэрсэр байна уу те? За одоо байна уу гэдээ асуусан байгаа. Бидний дунд байгаа. Ер нь би шуудхан хэлэхэд та нар өөрсдөө мөн гэж би хэлнэ. Ягаад гэвэл ийм одоо овжс ийм сэтгэлгээний явдас гэж хэлнэ. Оюун санааны хордыг ингээд хайгаад яваад тийм үү? Төрөний Альпанжи нөгөө бизнесийг хайж яах гэдэг шиг ингээд яваад байгаад би талархаж байна. Ер нь хүн өөрийгөө олоогүй гэж өөр юм олно гэдэг бол гонжинжоо. Өөрөөсөө холбох юм бол тэрийн шиг гонигтай юм байхгүй. Өөрийгөө олоогүй гэж л өөр юм хаагаад өөр хүний тухай яриад байдаг. Өөрөө хэмбэг гэдгээ мэдэхгүй бол хэцүү. Тийм юм. Тэгээд энэ Риднер шиг хүн бас Монголд одоо ч байгаа бүр хамгийн хэцүү үед байсан. Би өмнө нөгөө өмчийн эрхийн тухай ярихадаа социализм үед 1964 оны Идрисийн хүүтэнд Сант сум руу хөөгдөөд хоёр гүшинтэйгөө хоёр нь ялах хүүхдээ их нэртэйгээ хөөгдөөд тэгээ Сант сум цөллөгийн газар юм байна л да. Тэгээд тэр хүнийг цөлж байгаа юм лоохозгойг мэдгүй. Лоохозгой гэдэг хүнийг одоо залуучууд бол баг мэдэхгүй байж магадгүй. Тэгээд тэр хүн тэр хэцүү үед тэр дарангуйлтай үед сантад солигдсон. Тэгээд тэр лоохозгой нэг охинтой би ярилцчихсэн чинь тэр гайхамшигтай үг хэлдэг нь би бүр ангаас би бүр бахархсан. Тэр нь юу гэвэл одоо манай аав их муу хүн улс төрийн эсэргүү тийм ээ. Тэгээ сантад цөлсөн. Сант сум, Баянзүрх сумд цөлсөн. Хар хоринд цөлсөн. Өөрийнх нь төрсөн нутагт цөлсөн. Тэгээ бодглохлоор чинь тэр хүмүүс ч бүгдээрээ цөллөгөнд байгаа юм байна. Ганцхан лоохозгой биш. Сант сумын чинь чөмөөрөө цөллөгний хүмүүс юм байна шүү. Тийм энэ социалистуудын харлаган бодол энэ байхгүй юу? Тэгээд би лоохозгой юун дээр 1976 оны 7 сард болсон өөрийн шүүх хурал дээр өөрийгөө өмгөөсөн. Нэгэл Риднер хөө өмгөөсөн. Тэрийг би ярианыхаа төгсгөлд хэлье гэж бодож байна. Тэгээд тэр шүүх хурлаар орох болсон үйл явцыг товчхон дурдъя. Эртэд ярьсныгаа жоохоо оруулаад дурдъя гэж бодлоо. Тэгээ Сант суманд очичоод өвлийн хүүтэнд очичоод тэгээд анзаарчээ байгаа. За 17 төгрөг тадмгийн төгрөгийн цалин авангуудаа 1700 төгрөгийн цалинтай байсан намын төв хорооны том дарга хүн яг тэр мөнгөөрөө юу хийж юу авчирснаа ерөөсөө мэдэхгүй байна гинэ. Пүү за 17 төгрөг тадмөнгөөр яаж нөгөө 17 50 төгрөг тадмөнгөийг яаж зөв зарцуулах вэ гэдэг хугтгуун нь өөрийнхөө төлөө явах. Би хэнийч төлөө явахгүй. Би өөрийнхөө төлөө амьдрна гэдэг ийм хатуу итгэл үнэмшлийг цөллөгөнд байхдаа тэр хүн олж авсан гэж байн ярьж байгаа. За довчхой хэлэх юм бол хурганы альсэлдээд 20 хоногт 800 мянган төгрөг гайгүй дөө дунд зэргийн дөө имэйл хийгээд жилдээ 24 мянган төгрөг ганган хэнцэр гоёлын имэйл бэлдээд бүгд нийлээд жилдээ 40 мянган төгрөг. За энэ орсон орлогоор 3 дугуйт нэг машин юуны Варшав гэдэг машин гэсэн. За ингээд цөллөгөнд байгаа штэ. За ингээд сантад байхдаа ийм үйл явдал болоод хар хоронд байхдаа шоронд ороод гараад ирсэн Монгол гутал сайхан хийдэг ламтай танилцаад Монгол гутал хийгээд одоо хос Монгол гутлаар 3000 төгрөг. Тэгээ харсан чинь ер нь гахаа их хэрэгтэй юм байна. Энэ цэргийн ангид махын зарыг гээд 92 тороо аваад өнөөхөө үржүүлээд тэгээ өөрөө ярьж байгаа юм л долоохоцгоо. Гахаа чинь бол одоо төлөрхөө амьтын шүү дээ. Энэ чинь 2 удаа төлөлж болно. 1 удаа төлөлөхтөн бол нэг гахаа бол 12-оос 14 тороо гаргана. Нөгөөдүүлээ сайхан бойжуулна. Тэгээ бойжоод ирэхлээр зэрэг нядлана. Тэгээ 1 кг махыг 8 төгрөгөөр зарна шүү дээ би. Тэгээ цэргийн ангид өгн ашиг орлоготой ийм гээд. За тэгээд тэр Сант суманд байхдаа бас нэг гайхамшигтай юм хийсэн байна. Юу хийсэн бэ гэвэл би өмнө нь ярьсныгаа давтаж ярьж байгаа шүү. Өмнө нь одоо ирээгүй хүмүүс байна гэж харж байгаа учраас. Юу хийсэн бэ гэвэл
нөгөө төрөний олсон мөнгүүдээр мал аваад 15 гүү адуу тийм үү азрахтай адуу 20 өхөр аваад за үнээгээ сагаад цагаан дэтэй болоод нөгөө хүн борлуулад гүү сагаад айргаан борлуулаагүй зазааж өгчээ. Тэгээд тэр хажуугийн нөгөө нах яамны матдаг улсууд матах гэсэн шатгаа байжээ. Үгүй энэ ч яаж хөрхи ийм амьтны ч яаж матах вэ гэд байсан. Тэгтээ матдаг л байсан. Хөөхөн хонь маннаас нь хург мургнаас нь хулгай хийгээд малын дутаах гэдэг шүү янз тийм. Тэгээд 100 хоньтой болж аваад ерөөсөн 300 хүрэхгүй бол хонь ашиг өгөхгүй юм байна гэд 400 хоньтой болж авсан гэж байгаа юм. За ингээд 400 хоньтой болж аваад тэрүүгээрээ цагаан эсгий хийсэн. Харахны цагаан эсгий их дутагдaltaй байна гинэ. Тэгээ одоо нөр зах зээлээ судлаад байгаа байхгүй манер. За цагаан нэг одоо үйлдвэрийн эсгийгээл нойр хөрсөн юм ирэх юм зайлуул. За гар аргаар цагаан эсгий хийн гээд тэрийг их гоё ярьж байгаа. Хонио сайхан зунжин таргалуулад намар хайлган цагаар хоныг ингэж мал хайлуулчин гэж мэдгүй та нар. Тэр хонь мал битээ хөгөөд хайлуулчин гэдгийг шүү дээ. Тэр бол нэг тарга тавирыг нь авч үлдэх гээд байна да. Тэгэхээр логоз бол яг тэр технологиг бариад тэгээд малаа хамгийн одоо соргог үстэй эми ургамалтай газар бэлчээгээд за ингээд сайхан хавар өвлөө одоо өнтөд авчдаг малаа тэгж чадах болж байгаа байхгүй. Тэгээд одоо ингээд 100 дөхөд ирэхээр ноос нь хөөрөөд ингээд твэрийг авсан мал чинь ноос нь хөөрөөд бинээсээ ингээд хөндөр идэрнэ. Тэгэхээр уртын ноос гэж аваад ахрын үлдээгээд ахраа ургаад ирэхээр намар тийш ахраа дахиж аваад за ингээд цагаан эсгий. Нэг цагаан эсгий 500 төгрөг болно хөгжих. Нэг цагаан эсгий. Тэгээд өнөө ноохд ашиг өгнө шүү дээ би нөгөө нэгдэл нь өгнө. Тэгээд аминдаа арчаатай хүмүүсийг анзаараад байх нь жоох ноос ингээд хураагаад үлдэхээр зэрэг өөгөл бисгий гэж хийгээд өгөөд бисгий хийгээд за ийм маягаар би одоо амьдрал цэцгэлдэг юм байна. Хүн өөрийнхөө төлөө явах хэрэгтэй юм байна. Өөр хэний ч төлөө бүү яв гэдгийг өөртөө хэлсэн юм аа гэж. За энэ хэлсэн үг юунаас үүдэлтэй гэхээр зэрэг бас их сонир. Ингээд одоо гайгүй дэлгэр цаг болж исэн юм яасан жоох уужирсан байна. Дөрөвний хөрөг мөнгөтэй болж байгаа. Тавьж байсан чинь цариг гэд газар их сайхан талбайтай ингэн хөрс мөрчгтэйхэн гоё. Энд юусоо ногоо тари. Тэгээ нэг социализмын өөрөн марксизм ленинизмаар хүмүүжсэн хүн чинь тэр нь тавихгүй ш. Дарга нар дээр ороод за би энэ нэгдлийг хөгжүүлж өгье. Энэ нэгдэл чинь бол маллаад нэг юм байдаг юм байна. Аж ахуй үйлдвэрлэлөөс гар үйлдвэрлэж хийхгүй юм байна. Та хийх хэрэгтэй дарга нараа. Нөгөөдөл нь тэглгүй яг та хийгээрээ мигээрээ гэж юун сайн дарга нар. За ингээд ногоо тарьсан. Танилтай нөгөө Баруун аймгийн ерөө тээвэр зөөдөг, бензин зөөдөг машинууд их явдаг. Тэгээ логоцгоотой найз болсон. 8-ны найзууд тахгүй. Тэгээд нөгөө ногоогоо тариад өөрхөн талбайгаа ингээд гашаалаад би өөрийнхөө тэмээгээр өөрийнхөө 40 бетоноор гэж байгаа шүү. Дандаа өөрийнхөө гэдэг байгаа. Бетоноор ус цөөгөөд би өөрийнхөө тарьсан ногоог өөрөө ургуулад дандаа өөрөө гэдэг шүү дээ. Тэгэхээр би ягаад ирээдүйд нь ярьж хаад логоцгоог ярьж байгааг бол Монголд бас ирээдүйнэр хүн байсан юм шүү гэж хэлэх гэж байна. Байгаа юм шүү гэж хэлэх гэж байгаа. Байгаасаа гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Тэгж байж энэ хуурамч дамбижаануудыг ингээд хуурсын төлгөн шүү дээ. Тийм юм. Тэгээд логоцгоо ногоогоо тариадагчаа. Чигтэйхэн сайхан ургаж. Тэгсэн чинь баларчаа. Ингээд нохоо ямаа замаа өхөр мөхөр ороод юу ч бүсүн лайч. Тэгээд дахиад 2-3 удаа тэгж. Тэгээ энэ чи яад судалсан чинь санд сумын Монгол Ардын хувьсгалт намын хорооны дарга үүрэг өгөөд энэ үйл явдлыг хийлгэжээ. За тэгэл хөхөнөд нь хөрчтэй. Энэ яагаад гэсэн чинь лохооз бол улс төрийн эсэргүү, лохооз бол эсэргүүгийн эсэргүү гэдэг ийм цуу яриа бол сум орон даяар бүр аймаг даяараа тараасан. Тэгтээ хүмүүс далдуурхандаа лохоозгоод их таатай дуртай байсан. Имэйлийн авна, эсхийг нь авна, хийсэн юм үнэтэйсэнтэй. Ийм. Тэгээд цэвэр одоо хаяа өөрийнхөө төлөө явна гэдэг. Тэгээд гэж байна. Гэр чи одоо 100 тайхоо. 100-ны дор ингээд дандаа дулаахан байн галасаагаад байхгүй дулаан шүү дээ. Тэгээд доор нь ингээд юу нөгөө газар ухаад юу гэдэг лээ?
Зойр тий. Тэгээ хөөрхөн зойр бэлдээд тэгээ нөгөө ногоо цагаагаа өөрийнхөө тарьсан ногоо цагаагаа тэндээ хийчихнэ. Өвөлжөнгөө сайхан ногоо тоолоднэ. Хөлдөхгүй. За тэгээд үнсийг бол одоо ингээд гаргаад гүхэгээр нэг гүхэ гэдгийг орлоо. Тэргээр гаргахаар ингээд бужигнаад одоо хумхын тоос болоо тийм үү? Бохир байд юм байна. Энийг яаж аргалах вэ гэж бодоод тэгээд гүхээгнийхэн доогуур ингэж гудамлж ухаад доош нь газар руу ухаад газараа тэр доотойгоо сайхан дагтар суудаад жоох ингэж гулсуу маягийн болгоод үнсээ ил гаргаж бужигнуулахгүй шууд доош нь ингээл түлхчихдэг. За ингээ хаяагаараа үнс гараад байна. Хаяагаараа үнсээд гаргахад сайхан хамж аваад малынхаа хороо мороогоор сайхан яат наагаад онгорхой зургийг битүүлээд тэгээ нөгөө хороонууд нь юм дөрвөлжин юутай байсан юм л да. Тэнгүүт нь нөгөө мал дарагдаж өгөхөд байсан юм. Тэгэхээр нь учрыг нь олж дугуй тойрогтой байхад би нэгэ дарахгүй юм байна гэдэг шуудан ингээд тойруулаад тавьдаг. Тэгээ би дотроо байж шүү цаашдаа явандаа гэрийнхаа дулааныг хадгалах тухай бодож байсан хүн шүү гэж. Ингэж ярьсан байна. Тэгээд сантасан тэгээ болоо гэдэг чинь Ирмэн өнгөлөм лоохууцын Ирмэн өнгөлөм гэдэг нэртэй юм. Өр хангаан сан тутын хэл, өр хангаан аймаг гэж өргөн монголоор даргасан юм аа. За энэ Ирмэн нэмэлийг яаж хий гэж бодсон жолооч нар ч Ирмэн гэдэг гоё юм байна. Тэр хаягдаад байхын тэр налахын уурхайг ингээд газараас дээр нь тавьж гаргаж ирээл тэгээд хаягдлын юм гараад байна гэж. Тэрийг хайжлахгүй аваад ир. Аваад ирж. Аваад ирсэн гүлэм эсгэж. Одоо нөгөө булгаараар гар ажиллагаа ихтэй байсан чинь бүр хялбарчлаад нөгөө юугаараа Ирмэнээр гүлэм хийх гэж үзсэн чинь Ирмэн ингээд хаймар нь ийм ширээстэй тийм брезентэн дээр наалттай байна гин. Тэгэхээр зэрэг зуухан дээрээ бариад жоохон төөнөд гэсэн чинь хаймар нь хөндөрч иргэн. Одоо арга нь олдно шүүгээд гүлмөө эсгчгээд тэгээ нэг угалцнуудаа ингээд зураад дээгүр доогор угалцсан шүү дээ. Угалцаа зурчхаад яг угалцтай хэсгэн зуухан дээрээ барингууд нөгөөг нь хөндөрөөд их нь гохолж яваад за ингээ угалцтай гүлэм. Угалцтай гүлэм улаан шар янз янзын будга хийчих. За ингээ угалцтай гүлэм. Угалцтай Ирмэн өнгөлөв. Энэ бол лоохууцын батанч ахгүй юм болсон юм аа. Лоохууцын Ирмэн өнгөлөм гэдэг малчдаг дуртай ийм юм болсон юм байгаа юм гэж. Тэгээд ийм мэтэр тэр хүнд цагт өөрийгөө авч гарсан, өөрийгөө амьд үлдээсэн, өөрийгөө 94 жилийн хорвоод амьдруулсан хүн бол лоохууц. За тэгээд лоохууц 1976 онд хар харноос орж ирээд хамаг ямаа хураалгаад гинт хэрэгтэн болоод шүүх хурлаар орсон. За шүүх хурлаар орохдоо эхнэр нь төрж байдаг нэг мөн ялах хөвгтдээ үлдсэн 76 хоног ганц удаг торж байгаад гаргаж ирээд 76 оны 7 сар шүүх хурал болж өмгөөлөгч авсангүй гинэ. Тэгээд гэж байгаа. Би ч одоо хууль эрх зүйн нэлээд мэдлэгтэй намайг гүйцэж өмгөөлөх хүн байхгүй гэж би бодсон юм аа. Тэгээд би өөрийгөө өмгөөсөн юм гэж. За дамын намын хийсэн гэдэг хэрэгээр явж байгаа юм байна. Шоронд тийм ээ. Тэгээд хэлжээ. За дамын 8 гэдгийг би сайн мэдэж байна. Засаг төрөөс үнийн тогтоосон улсын дэлгүүр хоршоонд тавьсан бараа бүтээгдэхүүн хүнс энэ тэрийг би аваад тэр үнээр нь аваад 3-4 дамлаад зарвал энэ бол гинт хэрэг дамын 8 мөн. Би юм нэг чигээгүй. Би өөрийнхөө толгоогоор бодож олсон сэтгэмжээрээ имэйл хазар одоо гөлөм юу гэдгийг тийм ээ эсгийг тэгээд мал аваад малаан байжуулаад ингэсэн. Энэ бол дамын 8 биш. Энэ бол би хүнийг шулаагүй. Харилцсан би энд өгөө аваатай хожоотой өгсөн авсантай үлзэт ийм юм болсон. Би тэр хүмүүст ямар ч юм хийгээгүй. Харин бид нэр харилцсан биеиндээ боён болсон. Ийм юм. Тэмцээс би бороогүй. Та нар намайг яллах хэсгүй. Би ямар ч буруугүй. Би дамын 8 хийгээгүй. За ингээд шүүх ялгадангуудаа 1945-аас 50 оны хооронд байсан хуучин хуулийг эргэж сэргээж хагаад тэгээ шоронд явсан. Тэгээ шоронд явахдаа ойлгож юм тэм гуугаагүй 6 жил хэм шоронд байсан. Шоронд байхдаа шоронгоос гэрүүлээд хийжсэн. Тэгээ хэлсэн үг нь байна. Би чарин шоронд бараг жаргангаа алдсан хүн шүү. Харин миний эхнэр хүүхэд жинхэнэ шоронд байсан юм а гэж. Энэ бол анжигэр үг. Надаас бол 400 гаруй айл үр хүүхэд шаналж хэлмэгдсэн юм а. Би харин тэдний юм би буруутай юм шиг өөрийгөө бодож авдаг юм. Ингэж хэлсэн байдаг. За тэгээд
Өөрхий шоронгоос гараад ирсэн чинь дахиад Улаанбаатарт байж болохгүй. Чи явна гэж. Тэгэхээр би хар хориг явна гэж. Хар хориг явах сонирхолтой байхгүй. Ягаад гэвэл хар хорны гомсрон гэдэг дарга логоцгойг матаж, дамын намаа хийсэн улгай зүйлгээ хийсэн гэдэг юм матаад тэгээд шоронд оруулаад өөрөө хөдөлмөрийн баатар авсан. Логоцгойг шоронд оруулж хөдөлмөрийн баатар авдаг хүн байна. Энд ч бас зарим нэгэн хүнийг сайн муулж агаад элчин сайдын ямар маамар явдаг ч юм би. Тэгээд логоцгой за Баянзүрх рүү явъя. Баянзүрх рүү явсан. Баянзүрхэд халуус барьж өгсөн. Баянзүрхэд төмс ногоо тарих гэж үзсэн. Хөвсгөлийн Баянзүрх тий. Хамгийн хүйтэн газар шүү дээ. Сэлэнгэмрөнгөний их урсдгийн юм гэж мэдэхгүй юм байхгүй тийм ярьдаг. За би яриагаад очлохгүй жоохон уртж байна тий. Тэгээд гой болтой чанд минь нутаг руугаа явъя. Би юунаас Баянзүргээс ороод ирсэн чинь дахиад өөр тийш нь явуулах гэх юм. За насны бөхсөнд одоо 60 гараад ирлээ. Би нутаг руугаа явъя гэж. Тэгсэн явуулахгүй гэсэн гинэ. Өөр газар цөлнө гэдэг. Тэгээ алгаа гэдэг нийслэлийн одоо Улаанбаатарын тэр үеийн Улаанбаатарын хотын захиргаанд байсан хүн рүү очисон чинь та яав тэг гэж юм гинэ. Тэгэхээр бүр зориуд ингээд нөгөө өөрийнхөө илдсэн сурыг аваад ширээн дээр нь гаргаж тавиад. Тэгээ одоо намайг стейшн миний хүссэн одоо төрсөн нутг руу явуулахгүй бол энэ Сүхбаатарын чөг өшөөнөөс би одоо дүүжлээд өгчий. Тэгсэн чинь гүй тэгж болохгүй та би зогцуулъя. Тэгээд нэг чандам нь явсан. За чандамд очиж зүгээр байдгүй. Зундыг гэлөө хэм блэ? Зундыг гэсэн баха нэг эхнэрийнхээ хамаатны байж. Тэгээ бас зүгээр хог түүгээд их ингэ логоцгоо. Тэгээ нөгөө айл амтай бас дургүй энэ төрийн эсэргүү ах дүнэмж юм бэ. Тэгээд хог түүгээл байж гэн. Товэр юм паняар тэгээд шин шааз ирсэн цуглуулахгүй байхгүй юм. Энэгээр яах гэдэг хэрэг болно гэж. Нөгөө хогоорон оор дэр шкаф сандал тойлмол зүг жигтэйгэн гоё юм хийгээд хүн ярьж байгаа байхгүй. Игээл өрмөний мэ биш юм хийгээд. Тэгээ гэр бариад эхнэр хүүхдээ дуудсан гэж. Тэгээ нэг удаа эхнэр хүүхд нь ирсэн. Тэгээд эхнэрээ одоо өвлийн ич тэндээс явуулдаг. Шоронд байхдаа эргээд очих хулганд 1000 төгрөг 3000 төгрөг өгдөг. Тэр охинтой би ярьцлага хийж айгүй хөөрхөн өрөвдмөр гэж алга гуцтай шүү дээ. Тэр л сэжгийн гэдэг. Тэгээд ингээ ойцсон гар маран жичрээл ингээл ийчиш харж байгаа шалхан нөгөө мөнгө өгдөг гинэ. Тэгээд хүн гараад ирэхэд тав гэж номхон зогсож мөхсөөл тэгээд байсан гэж охин одоо баг охиных нь яриа энэ хаг сойдор гарах юм байна. Тэгээ би лоохуу зугай шиг хүн байж болох уу гэж асуугаад та нараас төрүүлээд болно гэж хариулчих. Болдгийн байна лээ гэж хэлчих. За ийм одоо сайхан нийгэм. Тэгээд зайлшгүй 85 онд Улаанбаатар руу орж ирсэн байна л да. Одоо тэр 82 онд шоронгоос гарчаад ингэж цөлөгдөж явж байгаад их л цөлөгдөө шоронгийн дараа цөлөгдөж шүү. Тэгээ гарч ирээ төр хэмээн энэ юунд байсан гинэ. Налайхад бас гот руу оруулчихгүй. Хонгортл байна. Бас газар зааж шít. Улаанбаатарт байхгүй гэд. Тэгээ зайлшгүй 1989 онд Авцсан холбооны ангатугаар их хурлыг сонсож тэр өдрөөр одоо хэргийг хэрэгсэхгүй болгож гэрээрээ уйлж эхнэр нь тэрийг ярихаар уйлд юм бэл. Ингэж нэг цайрч аваад за одоо сайхан амьдрнаа гэд дамбдаржаад хашаа аваад за ногоо цагаагаа тариад гой болтой 100 малтай байснаага 50 толгойг нь авчираад өхөр мал саагаад бичгнүүлсэн баг. Тэгээ бас ногоо тариад тэгээд бахан юунууд консервнууд хийсэн гинэ. Хүүхдүүдтэйгээ гараад мөөг ургадаг цагаар шиврээ бороо намар шиврээ бороо мөөг ургадаг гинэ. Тэгээ ээжээ баян зогт мохтороо гараад хүүхдүүдтэй гараад мөөг түүдэг хурган мөөг. Тэгээ машин зингүүд оцоогоод ороод ирдэг гэсэн гинэ. За нөгөө мөөгөө жигтэй хин гоё үндсийг авч болохгүй шүү та нар гэж заадаг. Нөгөө мөөгөө гэртээ авчаад цэвэрлээд гатаахын гатаагаад янзлаад мөөгийн консерв. Мөөгийн консерв. Оо жигтэйхэн амттай хүн их дуртай аавна. За тэгээд ногооны одоо алга салаад малаад хийнэ. Тэрнийг Төв аймгийн ойр зур зарчгнаа. Кац хийнэ. Казахуудыг дургаад. Тэгтээ казахуудаас арай давсын баг хийнэ. Тийм. Тэгээ казан захтаар 5000 төгрөгөөр зарнаа. За ингэж амьдрнаа. Тариг толгоогоо эрүүл сарвал байлгаж сэтгэж хуруугараа хөдлөсөн цагт аль ч нийгэмд хүн амьд байдаг юм а гэж хүүхдүүдэд хэлсэн үг нь энэ. Тэгээ та одоо танд ер нь ирэх мэрх байсан юм уу? Байлгүй яах вэ? Амьсгалах хэрэг байсан юм а надад гэж.
Ингэж хэлсэн. Тийм. Тэгээд тэр шүүх хурал дээр хэлсэн өөрийгөө өмгөөсөн үг нь хэлсэн би сая тийм ээ. За тэгээд би одоо лоохозгой шиг амьдрах боломжийг бий болгохын тулд засаг төрн арай ондоон байх ёстой байх. Тэгээд ардчилсан намд илссэн юм байна. Ардын их хурлын депутат болсон юм байна. Анхны үндсэн хууль баталсан юм байна. Энэ хүн батлагдсан юм байна. Тэгээ ерөнхийлөгчд нэр дэвшүүлжээ. Тэгээ ерөнхийлөгчд нэр дэвшгэд нэг тийм бүр нэг одоо бахарх бардамнаар үг хэлсэн байна. Дал хөрлөө би. Би одоо хоцрогдож байна. Гэхдээ тэр хоцрогдож байна гэдэг нь 3 цагт хизээс хоцрогдохгүй гэсэн санаа хэлсэн байна. Ерөнхийлөгч болчих байх. Монгол ардын хувьсгалт нам өмхөөгөө тавиаггүй. Энэ нам бол хизээж өмхөөгөө тавихгүй. Энэ удаа үргэлжилнэ. Энэ улсыг сүрүүлнэ гэж хэлсэн. Тэрийг урьдчилж хэлсэн. Ардсан намын нөхдүүдийг хэлсэн. Та нарт дэгж аяг ёс зүй гэж байхгүй. Та нарын ёс суртахуун уландаа очсон. Толгоогоор хөлөөрөө толгой хийдэг та нар. Хурал хийнэ. Наран туулын зах доор юм шиг хэрэлдэн та нар. Эрен битээ, цэгцтэй, хэлэлцээ, мэтгэлцээ болж энэ намын чайжил явдаг ингэ зад загнасан ардсан намын нөхдүүдийг олон жилийн өмнө шүү. Тийм ээ? Одоо энэ 30 хэдэн жилийн дотор дорилогж авт хэлсэн. Чи юмны үн мэд. Наран туул захтаар очоод ямар бараа ямар үнэтэй байна гэдгийг мэдээд намын дарга хүн энд миний ямар үнэтэй байна, ямар үг үнгүүж байна гэдгийг олж харж байна. Тэгж намын дарга хийсэн. Гончиглорч хэлсэн. Чи математикч байж болно, чи эрдэмтэн байж болно. Чи хоёрын хооронд гурвын дунд энэ алцганж байж нам авч явдгуумаа. Тууштай байж улс төр хийдэ мэдв. Ингэж хэлсэн. За ийм хүн бол Монголд байгаа Эрдэнэ гэж би одоо хэлэх гээд хамгийн эхлээд Альпинжа дараа нь уран сайхны дүр Эрдэнэгээр шүүх хурал дээр хэлүүлсэн ангирын объективны үзэл санаа тийм ээ энэ том арманд чинь бол 3 том гол дүр байдгийн Жон Галт, Эрдэнэ, Дагны Тагерт гэдэг энэ дөрүүд байдаг. Тэгээд та нарын одоо унших сэтлийг хөдлөхийн тулд ийм завчхон юм ярьлаа. За энэ хүн бол манай Монголын алдартай эрдэмтэн Чойл усан жуугаа гэж хүн байгаа. Энэ хүний нэг гайхамшигтай үгээр би үгэн жаргаач гэж бодсон. Хүн болоогүй хүнд эрдэн боловсрол эзэмшүүлэх юм бол босоор олонд алтан шүд хийгээд босгосонтой адилхан гэж. За ийм босоор олонгод монголоор дөрөн орилж байна да. Өчигдөр нөхөд маргааш нь өөр хүнтэй онцолсон эмийн шинжтэй манай төр өвөг Чингис ханзантай Оросын үлмийг долоож өөлөн эхийн гусаа биднийг суух газаргүй хавчиж үсэндээ чинь ярганы мисмилүүдэд суухад өг дуугаа байх юм уурам нь хөрч байна гэж. Тэдэн балтай хамт дөрвөн ордын үрдэгдлийг сүүлчийн ширээнээс хөөгтлөн дөрүүлсэн гэдэг энэ шүлгнээсээ шоронд орсон. Тэгээ энэ шүлэг чинь буруу байна гэсэн зөв гэсэн. Монгол улсыг ядуу гэлсэн тийм байлээ ядуу байна лээ гэсэн. Ягаад гэвэл хөдөө гадаа адууны уушиг хувааж идээд байж байгаа чинь баян байгаа мó гэж хэлсэн. Ерөөсөө миний бурууг нэг ч удаа хэлээгүй. Худлааг бол та нар сор улсын сэхэтнүүдээ алсан чи худлаа юм уу гэсэн. Нацаг дөржиг яаснагаа хэл. Ерэн чимгааг яаснагаа хэл. Тэр чи ярга биш юм уу гэж хэлж байсан. Хизээч бууж өгөөгүй. Одоо энэ 30-нд харин Чойном тулгсан ялыг өргөжүүлсэн нөгөө наран гэрэл гэдэг хуульч чинь тэнд гараагүй ороогүй ших юмнуудыг гаргаж тавих гэж байгаа гинэ. Чойномыг одоо хэргийн цагаас цагаат гисэн байхгүй юу? Цэцнүүдийн дунд тэнэг явахад цэнгэл жаргал илүү болдох юм. Тэнэгүүдийн дунд цэцэн байхад тэрнээс илүү зовлон алгадаа. Яаж ч болохгүй залхуйн орчлонд яархаа мэдсэн бол яах ч би эртөрөөвэ. Сэргэлэн цав явахад хадчлан хүртэл дуулан сэтгэл эмзэглээд ирэхээр ятаар хүртэл уйлна. Өнгөтэй өдөртөө явахын цагт бусдын ихнэрт дагна өвдөж зовхын цагт бурхан хүртэл зүгтаана. Зугаалцсан гэж явахад 100 төмөн нөхдөтэй байлаа. Зуурдын зовлонд очиход 100 хол ногттой боллоо. ертөнцийг би хараад загнаагүй. ертөнцийн үннийг дуулах гэж 9 жил би зүтгэсэн юм. ертөнцийг харж чадаагүй хин хүүдэд 9 жил загнууллаа. Эргчлөө яруу найраг хоёртой 90 хүн шиг эжилдэж явсан санаанаас харамгүй 9 жил мичи сахал чойномыг битгий мартаарай. За ингэж одоо хэлсэн. Ийм гайхамшигтай. Тэгээд
Хэтэрхий хайртай чамдан би хэрэгтгэл гэж дурлсан юм а. Хэрүүлийн дараа улам хайрласаар хиттэй хагацгалд болсон юм а. Амьдрал дандаа цэцгэлэх гэж 10 хороос дэгс цэнгэх гэж алтан дэлхий заяасан юм биш л дээ. Алстай мөхөл гэж үүссэн юм. Хатах гэж гол морон урсдаг юм. Шатах гэж оймод ургадаг юм. Үхэх гэж хүн амьтанд төрдөг юм. Үргэлдэх гэж хоцсойрон босдог юм. Ер нь чадaltaй чадалгүйгээр дарлах эсвэл ертөнцид мөнх үлдэж мэдгэнэ. За ингэж хэлсэн.